ойрд чөлөвцснээ уршихаар халимгад хэл соёлоо мэдхгүй нэгэн үеийн хүн бий болжээ. Иймээс үндэснийхэн хэл соёлоо сэргээхэд сургуулийн сургууль хүмүүжлээс эхлэх хэрэгтэй гэдгийг халимгчууд сэргээр таньж олсон болохоор бага сургуулиасаа эхлэн өдөр болгон халимг монгол хэлний хичээл тохируулсан байна. Харин Баатарлаг туул жангарын үлгэр нь өсвөр жалуусын урмыг татдаг болохоор жангарыг хичээл төрлийн нэгэн уулга болгожээ. Gezechigin mangnayin tengir mahlan xoğuran Утын аста баты кишікті ондин дырвын сақты үші үргде ненегін тенгір бәхетін олын дәдіз бұрқты үшіхі болтха. Бид элестэй хотын нэгэн халимг баг сургууль төрж тусгайлан жангарын хичээл орохыг сонсохоор боллоо. Болған жақта орын, бөлген орын, ямаран орын бол жақын. Бөлген орын, сета үлді орын. Чикі, дәйман. Әне күліға мәңкі орын. Чикі, үкіліға мәңкі орын кешкелігіне. Әне орна әнтін, ондин ферін табын мәсіне. Баатарлаг туул жангарын үлгэр нь өсвөр жалуусын урмыг татдаг болохоор жангарыг хичээл төрлийн нэгэн уулга болгосон юм байна. Тавын сайы ғазырды бүйіріл жақ орын ұтып. Тегат тері бүйіріл жақта ғазыр, ямаран ғазыр бол жақын. Улка, мопка, ұста, ғазырды бүйіріл жі бәне. Чикі, ямара юн бәне тері ғазырдың. Тілі орында әм мұтқын саған ұлы. Болын кейдің дөмбай қол. Дәкет, Ergen Kapış davar köverdi değerli geçkilikten çıkıyor. Kürgünün kurdun hamgiga çıgılsın. Arslıngudun çiğerin hamgiga çıgılsın. Dervin talan beçen halin ötük noldan oralsın. Ikılıga mümkün ırta. Örgüncde Harın tağın mesni dürek derdük. Ugılıga havrin keler. Zoneuga namrak. Darhı giyitin ugahar. Halkı halın ugahar. Sen sevgisin sayıkta. Bürgisin kurta. Bugün arın bolna. Туман гажрын хол халимг Монгол энэхүү дасал дууныг сонсоход үндэс ухсаа нэгвэл соёлын харьцаа ойрхон болдгийг улам ухаар. Уламжлалт хэл соёл жишээлбэл жангар туулыг уламжлах дээд үеийн уламжлал ба амьдрал жан жаншил тасрах буюу өөрчлөгдөхийн дагалдан манай үндэстний шилдэг өв соёлоо хойч үрстэй хүргэж чадахгүй байна гэж манайхан үздэг. Гэтэл халимгийн байдлаас харахад уламжлалт туул жангар үнэнхүү сайхан уламжлагдан чадаж байгаа нь жангарын үн чэнийг жинхэнэ таньж чадсны учир юм. Ер нь баруун Монголын туулч ба сонсогч нар дээр үед жангарыг жинхэнэ түүх мөн гэж итгэсээр ирсэн юм. Түүх гэж итгэсэн болохоор жангарын нөлөөг үнэлэхийн аргагүй их байсан. Өнөөдрийн бидний жангарыг хүлээн авч байгаа овор сэтгэлэг болон тэр үеийн хүмүүсийн овор сэтгэлэг тэнгэр гажрын жөрөөтэй байжээ гэдгийг мэдрэн зөвшөөрвөл сая жангарыг жинхэнэ ойлгож чадна. Баатарлаг туулсан тэдний итгэдэг түүхийг орлон оюун санааны гоожийн шаардлагыг хангадаг ажээ. Бидний үжиж үхээ ойролцоод одоо хүртэл туулсан үедэн хэвээр оршиж, одоо хүртэл туулсан сэтгэлэгтэй амьдралд нь туулсан хөвшил хэвээр агаад энэ нь бүрэн төгс биш боловч ямар ч гэсэн тэдэнд дотн тэдний мэддэг дуртай зүйл нь хэвээр байна гэж Владимир Зов хэлсэн байдаг. Бид халимг улсад оцсны нэгэн жирлэг бол амьд хэл аялгуу гэдэг нэртэй Монгол халимг хэлний их сурвалжийг нэн ашиглаж хамгаалан хөгжүүлэх олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохын төлөө юм.
Энэ хуралд Оросын холбооны Бурат, Халимаг, Монгол улс ба Москва, Петербург зэрэг хотоос ирсэн олон алдарт монгол эрдэмтнээр оролцож, монгол хэлэнд тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай өргөн ярилцлага орнуулж, сайхан санал дэвшүүлж хэлээ. Манай монгол улсуудын соёл нэг учиртай, нэг утгатай. Манай хэлжсэн, халимаг хэлжсэн одоо манай монгол хэл байна. Харин нэг түүний аялагын юм тусгай хэл болоод нэг яасан өөрчлөгдсөн байна уу? Тийм юм байна. Тэгэхээр манай халимаг хэлжсэн, бусад монгол хэлнүүдчсэн тос устаа тэр монгол хэлнүүд байна. Бүгдээрээ тэднэд хамгаалаад цааш нь хөгжүүлэх явдал манай үүрэг байна. Халимаг их сургуулийн оюутад бас их хурлын завсраар жангар хайлж ирсэн гişдэд сонирхууллаа. Энэ нь хурал эрсдэд гүнжгий суглал үлдээсэн. Яруу найргийн сэтгэл бүхнээ уугаан их аливаа уран чухлын ерөнхийлөл гэгдсэн тулаас хүн бүхэн сонирхолтой зүйлэн олж харддаг юм байна. Энэ өдөр эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэд халимгийн тал нутагт салхинд гарахаар мордлоо. Холоос ирсэн хамгийн хүндэт гич нарда тусгайлан хөдөө нутгийн халимаг онцлогтой хоол чайгаар дайлж, хэл соёлын хамгаалж хөгжүүлэх ажлынхаа тойронд нэн олон үнэтэй зөвлөлөг олохын төлөө энэхүү чөлөөт жугаачлыг зохион байгуулсан юм байна. Энэ удааны хурлаар дамжиж олсон зөвлөлөг сануулгыг халимгийн талынхан дараахан засгийн ордондоо мэдүүлж, хэрэгчөөтэй бол хуулийн хэлбэрээр зарим саналыг батлах зорилготой юм гэнэ. Халимаг улс өөртөө хууль гаргаж хэрэгжүүлэх эрхтэй. Зөвхөн гадаад харилцааваа чирэг дайнаа ирэх нь Оросын холбоонд хараалгаддаг юм байна. Халимаг хойноо махан. 이게 대리지 오즈 간즈 öykünlerin müldəsin zangasın dedi atxad bərci kenkeneklə kendi halmık kendi burat kendi moğul suğar bedi moğul kutmuş Öngi kezene halime olsa köyüne kalsın sen emskülümüzden giğadı yorlat semcer oradık göstermeyiş halime olsun. Халимаг хэдийгээр бусад Монгол ястантайгаа харилцаагүй удсан болгож хэл соёл Монгол орчноо нэлээд сайн хадгалж байна. Мөн ч хэл соёлоо нэн сайн хадгалахын төлөө ажиллах уран мэтгэл төгс дүүрэн байна. Жангар туул Монгол жаргон хадгалж үлдсэн халимагчуудын ирээдүйг төсөөлөхөд нарны гэрэлгээгээ дүүрэн санагдана. Бид хүүхэд өнөрд хий гэж санаж байгаа жилээ хинээ чүмэн жирхтэй хийж вэ гэж сургадаг юм. Учир нь бид бол монгол хүн хинээ чүмэн чараа алдах учиргүй юм а гэж тэнхгийн хүн бидэнд ярьж байсан. Жангарын туултайгаа халимаг шинэ ертөнцид орноо. Түүх хэдийгээр өнгөрсөн учир боловч тэр нь одоо болоод ирээдүйн үргэлжлэл байгаа юм. Бид Орос орноор сурвалжлан явах тумдаа хэнтэй уулзсан ч монголчуудын яруу алдарт түүхийн тухайтай ярилцаж хаа очсон ч манай өг дээдсийн үдээсэн уул мөрийг харж байлаа. Аз Европын сундалсан Монгол хаант улс байснаас өрн дахны утгуурлагын сэргэлт байвуулсан